Та бүхний амрыг бий. Би өнөөдөр янз бүрийн юмны талаар ярмаар байна. Гал төмөр гараад одоо амгалан тайван байдлыг эвдэж байна. Их орончин шатж байна шүү дээ тэр гэж байна те. Тэгээд тэр фэйсбүүкээр одоо хүмүүс ингээд Сүхбаатарын талбай дээр цуглараад одоо гал төмөр унтрахаар хөдөлгөж байна. Хандив одоо тусламж өгч байна. Тэгээд зарим сүм хийдийн ламнар хүртэл одоо тэр хандив тусламж өгөөд лайв хийцгээж байна те. За бид тэр лайв энэ тэр хийж чадахгүй юм да. Тэгээд тэр сэтгэлээрээ л дэмжиж байгаа. За яагаад Монгол орн ийм хуурай амьсгалтай байд юм ихээр одоо нөгөө шинжлэх ухаан материалын талаас нь яаж болно л доо. Өндөр газар байна тий. Далаагаас хол байна. Тийм учраас одоо хуурай байх хэвээр тэр дэлхийн дулаалаас болоод сүүлийн жилүүд улам хуурайшиж байгаа гэдэг юм тэгж хэлж болно. Эсвэл нөгөө нэг миний өмнө нь одоо ярьсан тэр гимлайтай уул тий. Гимлайн уул хамаг чигийг одоо өөртөө шингээгээд бидэнд юм үлдээдэг үуч гэдэг юм. Гэтэл чин тэр уулыг л одоо тэр уулын савдыг шүтэх гээд байдаг. Одоо Буддагийн нэрийн дор Буддагийн нэрийг барайл тэр уулын савдагт мөрөх гээд байдаг. За эсвэл одоо энэ хойноос орж ирж байгаа чигийг орсууд нь одоо юу гэдгийг үүлээ буудаад манай улс руу оруулдаг ч гэдэг юм. Тийм яриа байна. Гэхдээ орсууд бас нэг тэгж хамаагүй мөнгөө цацах магадгүй өчрөг бүрийн чинь тэгдэг байж магадгүй хэлж мэдэхгүй байна. Гэхдээ юу л бол за тий ямар нэгэн шалтгаанаас болоод одоо Монгол орн ийм хуурай амьсгалтай. Тэгээ хуурай амьсгалтай байдгаас болоод одоо юу гэдгийг ан амтэн сайн үрждэггүй тий одоо янз бүрийн ургамал ургасан байсан ч гэсэн одоо давжаа байдаг. Би солонгос явж үзсэн л дээ. Тэнд одоо далан төрүүлэхэд чинь одоо 2-3 дахин том байх жишээ. Гачин л одоо том байдаг юм байлээ. Цахилдаг цэцгэн л гэхэд л баг 3 дахин том байсан тий. За юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо материалыг одоо жишээ нь бодит байдлаас гадна бас нэг тийм сүнс сүлдний хэмээр нэг тийм юм байдаг тий. Ус үндэстэнд одоо материалын юм байхаас гадна оюун санааны юм байх хэрэгтэй гэсэн маягтай нэг тийм юм хүмүүс одоо юу гэдгийг ийм хуурай байдлыг одоо хүсээд байдаг Монголд. Энэ гал шүтдэг үндэстний үед болохоор ийм хуурай байх нь одоо тэр галын бүрхтүүд нь одоо тааламжтай байх. Гэхдээ одоо амьдрал гэдэг чинь одоо ус шавар тэгээ ус шороо хоёр дээр одоо юу гэх юм те тогтдог шүү дээ. Тэр ус шороо буюу шавар гэснээс одоо буддын шашинд одоо бадамлын ухаа цэцгийг одоо өөр тэр одоо юу гэдгийг тэр ус шаврыг одоо юу гэдгийг наалдуулаагүй гэдэг утгаараа одоо юу гэдгийг ариуны бэлэг тэмдэг энэ төр гэж хэлээд ингээд яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг амьдралыг тэтгэгч одоо орцсон ус тэгээ шороо хоёр нийлээд шавар байдаг тийм үү. Гэтэл одоо надад ер нь шавар наалдаагүй маа гэж одоо Будда тэгж хэлсэн учраас бадамлынхаа цэцгийг тэгж хүндлээд байдаг. Одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр би одоо нийгмийн одоо юу гэдгийг ач тусаар нийгмийн буйнаар хүн болсон ч гэсэн би энэ нийгмийн муу мухай гэдгийг зүйлд оролцоогүй ч гэдэг юм. Тиймэрхүү юм л да. Өөрөөр хэрүүл маргаан өмнө сам байгаа шүү дээ нийгэмд те. Тэгэхээр би альж талд нь зөксөөгүй нэг тийм сайхан ариун байдлаа хадгалсан гэдэг нэг тийм юм ярих гэдэг аахгүй. Тэгэхээр тэгж бас мэдээж болохгүй. Хүн одоо юу гэдгийг бусдыгаа одоо юу гэдгийг тэтгэх ёстой байдаг. Одоо эрдэм мэдлэгээр одоо олж авсан
мэдлэгээ бусдад тараах ёстой байдаг. Гэтэл бадамжийн ухаан цэцэг нь болохоор тэр амьдралыг тэтгэгч одоо ус шаврыг өөртөө ингэж одоо юу гэдгийг наалдуулдаг ингэж цэвэрхэн байдаг энэ төр гэдэг л та. Гэтэл чинь энэ болохоор одоо юу гэдгийг сайн хүний одоо юу гэдгийг зам мөр биш юм байна. Сайн хүн яадаг вөхөр тэр бусдын амьдралд хэрэгтэй тэр одоо юу гэдгийг ус шороо энэ тэрийг одоо бусдад одоо юу гэдгийг өгч байдаг одоо тийм хүн байх ёстой. Тэр ус болоод тэр шороог юу өгч үйдэг юм бэ гэж. Мэдээж одоо цагаан уул тийм өндөр юм одоо юу гэдгийг уулс одоо өгч байдаг. Тэр одоо чулуу усыг одоо тэнгэрээс одоо татаад тэгээд тэр тайлуулаад доошоо гол болгож урсж байгаа. Тэгээд тэр замдаа одоо хөрс шороотой нийлээд одоо амьдралыг тэтгэх одоо орц болж байгаа юм л да. Тэгэхээр Монгол хүний хувьд болохоор цагаан уул гэсэн тийм одоо цэцэг байдаг. Мөнхийн хайрын бэлэг тэмдэг цагаан уул цэцэг. Цагаан уул цэцэг одоо юу гэдгийг цагаан уул ер нь бол одоо зарим мөнх шүү дээ. Ер нь бидний нас хідүүлээ 70 юу гэдгийг 70 60 жил тэгээд үеэс үедээ юу гэдгийг үгэл болж байдаг. Гэтэл нөгөө шүтдэг хайрхан уул нь тий хайрын эзэн хайрхан нь одоо цагаан уул нь байж л байдаг. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг шавар шавхагаас ингээд өөрийгөө амьдралаас өөрийгөө ингээд хол байлгадаг бадам лимха цэцэг үү эсвэл одоо амьдралыг тэтгдэг тэр цагаан уулын нэртэй цагаан уул цэцэг нь илүү одоо шүтэн цэцэг үү гэсэн асуудал гарч байгаа юм л да. За энэ нь болохоор юу гэдгийг Монгол орн хуурай байдагтай ер нь ямар холбоотой юм бэ гэж. Яагаад ер нь хуурай байдаг юм бэ гэж. Одоо нойтон байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэж. Дуугүй хүний доор нойтон энэ гэж ярьдаг тийм үү. Тэгээ эрэгтэй хүн нойтон байна гэдэг чинь одоо сексийг хүсэж байгаа. Үүлэн борооны ажлыг одоо хүсэж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол хүн одоо тийм үгүй нойтон байгааг одоо жишээ секстэй холбоотой ч гэдэг юм эсвэл ингээд тэнгэр эцгээс тэр ус ингээд буугаад дэлхий ихийг одоо ингээд дэвтэйхээр дундаас нь ингээд үрэн гарч идэг ч гэдэг юм. Тэгэхээр бороо хур гэдэг бол одоо жишээ нь тийм сексийг хүсэхтэй адилхан юм байна. За тэгэхээр ингээд манайхан одоо юу гэдгийг бороо хур оруулах юм бол одоо тийм сүү аваад одоо тэнгэрлүү цацаал ингээд байдаг. Тэр нь болохоор одоо жишээ нь буруу юм. Би яагаад буруу гэдэг одоо энэ бичлэгийн сүүл хавцаа тайлбарлая. Яагаад одоо сүү цацах болсон бэ гэж. Одоо нэгдүгээрт сүүг болохоор эдэний дээж гэдэг. Хоёрдугаарт одоо хүслийг хангахч чанам нь эрдэнэ гэж одоо онлын хувьд одоо зүйрлээд байгаа. Чанам нь эрдэнэ гэдэг нь болохоор одоо нэг цэнгэр өнгөтэй, ус, улаан өнгөтэй, ан амтан, тэгээ ногоон өнгөтэй, ургамал, тэгээд алтан шаргал өнгөтэй гал гэдэг дөрвөн юмнаас бүтсэн байна. Тэгэхээр энэ одоо үндсэн 3 өнгийг ингээд ногоон, цэнхэр, улаан 3 ингээд холихоор цагаан өнгө гардаг юм байна л да. Одоо шинжлэх ухаанаар ярих юм бол тийм гэрлийн хооронд нийлүүлэх юм бол цагаан өнгө гардаг. Тэгээд сүү цагаан өнгөтэй байдаг. Тэгээд сүү юунаас бүтсэн бэ гэхээр одоо өвс ургамал гэдэг нэг тийм ногоон юмыг одоо үхэр гэдэг нэг амьтан тий улаан амьтан боловсруулад тэгээд ингээд цагаан өнгөтэй болгоод гардаг. Тэнд одоо хөх өнгө нь хаана байна гэхээр мэдээж ус тийм үү. Сүү гэдэг чинь нэг тийм усан шинжтэй тийм үү. Тэгэхээр энэ 3 өнгө гурлаа одоо бүрэлдэжсэн юм одоо онлын хувьд болохоор сүү болж байгаа. Тэгэхээр сүү одоо ингээд хүний хүслийг одоо биелүүлнэ. Тийм учраас одоо ингээд 9 нүх гаргаад 9 хүсэл минь биелэх болтгоо хайдэр гэдэг одоо сүү цацдаг болсон байгаа. Тэгээд сүү нь болохоор бас одоо ихийн одоо
ариун хайрын бэлэг тэмдэг байдаг. Бас ялалтын бэлэг тэмдэг байдаг. Ингээд үүмэн самуунтай хэцүү цаг үед одоо холын замд явах, дайнд явах үед одоо араас нь ингээд сүү цаццаадаг тийм үү? Одоо химэртэй явцаагаараа ч гэдэг юм уу тэг маягаар. Тэгэхээр сүү ямар нэгэн байдлаар одоо ялалтын бэлэг тэмдэг болсон байгаа юм. Сүү. За ингээд сүүгээ ингээд цацаад одоо тийм хүслээ одоо бороо хорооч ингээд шинээд иж болохоор юм шиг байгаа юм. Гэтэл би өмнө хэлсэн тийм бороо хуур ингээд нойтон байна гэдэг бол одоо сексийг хүсэхтэй адил гэж. Тэгээд сүү бол мэдээж ариун шингэн сүүгээр хийсэн арх бол бас ариун шингэнд тооцогддог. Яаггүй сүү бол ариун. Тэгэхээр сүүний ариун цаг гэж байх юм. Сүүний ариун цаг гэдэг нь болохоор одоо эмэгчин амьтан одоо үр зулсгаа гаргалаа. Тэгээд хөхүүлж байх үедээ эрэгчний ойртуулахгүй. Өөрөлдөл тэнд секс явагдахгүй. Тэгээд одоо сүүгээ сайхан хөхүүлээд одоо зулцгаа том болголоо шүү дээ. Яллаа. Тэгээд сүүний цаг нь одоо тэр ариун сүүний цаг нь татарна. Тэгэхээр одоо тэр үүлэн борооны ажил нь дахиад дэлгэрдэг. Тэгэхээр сүү ингэж цацснаар одоо юу гэдгийг нэг тийм сексгүй цэвэр ариун байдлыг одоо юу гэдгийг ингэж хүсэхтэй адилхан байна. Өөрөөр хэлбэл хуурай байхыг хүсэж байгаа. Тий. Тэгэхээр сүү цацах хэрэг байна уу гэсэн асуудал гарч байгаа. Одоо бороо хуур гуйж байгаа мөртлөө сүү цацаад. Тий. Тэгэхээр болохгүй байна шүү дээ. За өөр юу гэж хэлмээр байлаа. Тий. Тэгэхээр одоо юу гэдгийг сүү ингэж одоо цацмааргүй байна. Одоо ингээд сүү цацснаар үнэхээр одоо жишээ нь таны амьдрал дээшилсэн юм уу, үгүй юм уу, тий? Тийм одоо жишээ байна уу? Хэрвээ байгаа бол тэгээ сүүгээ цацгаа. Гэтэл чинь ингээд болох бүтэхгүй нь мэдэхгүй байж л ингээд тэнгэр рүүгээ сүү цацаад нөгөө тэнгэр нь одоо юу гэдгийг нэг ардчилсан сонгуул явж байгаа юм шиг л одоо юу гэдгийг одоо хүн амын ихэнх нь одоо сүү цацсан байна. Тэгэхээр хуурай байхыг хүсцгээж явах шиг байна. Бороо хороо илгээхгүй ч тий. Ингээд сүү болохоор усын хааныг хилэгнүүлдэг гэдгийг бол бид нэр мэдж байгаа гэж бодож байна. Одоо сүү ингээд галд өргөж болдог шүү дээ. Гэтэл чинь сүү голд өргөж болдгоо. Голд өргөж болдог. Худганд одоо юу гэдгийг том ингээд бетантай сүү хийж болохгүй. Тэр худганы уус одоо юу гэдгийг муудаад одоо юу гэдгийг бузартаад одоо юу уухыг аргагүй болдог. Тэр голд одоо сүүний хувин витамин тэрийг угаадгүй ус хилэгнэнэ гэж ярьдаг. Могоо ингээд гэрт ороод ирвэл одоо сүү цацаж хөөж гаргадаг гэдэг юм уу те. Тэгэхээр сүү тэр ариун сүүний цагаар одоо бороо хуурыг үүлэн борооны тэр ажлыг одоо зогсоодог байгаа. Тэгэхээр энэ үндэстэн өөрсдөө одоо юу гэдгийг хуурай байхыг ингэж хүсцгээд те. Нэг тиймэрхүү юм байна да. Өөр юу гэж хэлэх санагдлаа. Өөр ч юм байхгүй дээ. За тийм амгалан тайван байдал олдогдуулаад байна. Анхаарал тавьсанд баярлалаа.